За энэ удаагийн бичлэгтээ би хоёр төрлийн бичлэг нийлүүлээд оруулсан. Нэг баг бичлэг оруулсан болохоор шууд нийлүүлээ оруулчих гэж бодлоо. Нэгдүг нь миний төрсөн өдрийн бичлэг, нөгөөх нь бэж яасан тэнцээнд оруулсан бичлэг. За амар жоохон бичлэг хийсэн болохоор утга учиргүй байх гэж бодоод ингээд тайлбар хийгээд байгаа шүү. За бичлэг үзээрэй. Гайс ингээд миний төрсөн өдөр ингээд бодоод байгаа байхгүй юу? Тэгсэн чинь надад ганцхан чуба чубс өгнө гэдэг байгаа байхгүй юу? Yes. Миний хар ганцхан чуба чубс өгнө гэдэг байгаа байхгүй юу? За яг наанаа чигсэн шүү заа юу. За. Би ганц чуба чубсээ төлөө нүдээ аних уу яах вэ? Аних уу? Антраа чи. Наа нүдээ нөө хүлээж шиг юм. Яаш намгалах юм бол за би нөл тавьдээ. За баярлаа. Бажино. Нүдэгээ таашаа. 야, 나 깜짝 타이거는 애를 근데 애를 그래 더 나비도 그래. 아, 뭔데? 아, 양이 때문에 벌써 저기 완전 많아. 나한테 와서. 자, 비카고. 자. 네. 나이다. 우리 다시 다음 시간에 저가. 빨리 다시 돼. 빨리. 다시 돼. 다 좋지. 네. 아, 진짜 싫네. 자, 네, 이거 이거 해야지. 가면 쫓자. 자, 자. 너무 미안하다. 내가 믿지세. 내가 거의 늦어야 길고 섰으면 좀. 내가 나랑 같이 맞춤을 빌려. Inni har jag har skjutit det fast. Jag tycker det är bra att skjuta. Jana, oj, låt dig gå. Det är inte ta mot det bara. Och ta så. Just det, nästan är mot. 자, 두 개를 인제 보다. 이내 갔어. 가야 이거는. 자, 이제 자. 이게 뜨시고. 기모. 이랬다. 자, 한판. 우와, 미치겠어. 기모. 와! 헨티, 너는 너는 비나 속에 예랬지. 이게 자, 이 거슬럭 신 비나 쇼자. 누비기네 와, 내가 뭐 나나. Hai. Өглөөний царай 15 болж байна. За 30 гэр багцал дээр болцсон байх хэвээр. Манай гэр ойрхон болохоор нэгдэл нүүр гараа хуучих гарыг. Миний маа супер шай яваастай. Тэр цаанаа болцох юм. Нээ. Юу дагаж яваад. 나는 내린 지금. 그루. 난 지금 아무 없어서. Царайтай хараад байна. Одоо бид сайн шанд орох гээд явж гин. Одоо хөрөх зүг маань Улаанбаатараас Бээжин байгаад одоо сайн шанд орох гээд явж байна. Тийм ээ би юу хийх. Маш гоё. За одоо ингээд би ягаад амтад байгаа гэхээр маск зүнэн илгээ хоригдод байна.
тэгэл хэдүүлээ одоо сайн шат дээр очиж буудлаад байна. За ингээ миний бичлэгийг хүлээж авсанд баярлалаа. Хамгийн сүүлч өдөр Universal ороод бидэд маргааш нь унтлагын машин сууж яваад Ирээнд очоод зээлээр харь тайлт хэсэж жагаад Ирээнээсээ хэл гараад шууд богонд суугаад Монголд ирсэн. Би одоо Монгол ирээд бараг 4-5 хоног. Тэгээ миний бичлэгийг хүлээж авсан та бүхэндээ баярлалаа.